Ховд аймагт хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын тендер зарлагдаагүйгээс шалтгаалаад төсөв татагдсан уу? За яг өнөөдрийн байдлаар бол төсөв татагдсан гэсэн мэдээ ирээгүй байна. Ер нь бол 2023 оны 6 сарын 16-ны өдөр төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт орсон байдаг. 5 сарын тухайн оныхоо 5 сарын 31-ний дотор тухайн хөрөнгө оруулалт үр дүн гарааг бол төсвийн хэмнэлт тооцно гэсэн. За 25 онд Ховд аймаг төсвийн ерөнхийлөн захирч бол 37.4 тэрбум төгрөгийн 112 төсөл хөтөлбөр батлуулсан. Усын төсвөөс 6 ажил 5.5 тэрбумын эрхшээлж ирсэн. За тухайн хөрөнгө оруулалтын ажлыг тухайн батлагдсан төсөвт хөрөнгө оруулалтын ажлыг худалдаа авах ажлын төлбөр аймгийн засаг дарга баталж манай газарт ирүүлдэг. Худалдаа авах ажиллагааны газар нь цахим системдээ байршуул сангийн ямаараа хянуулаад батлуулдаг. 25 оны үед бол бид нар 2025 оны 1 сарын 27-нд сангийн ямаараа батлуулаад тендер зарлахад бэлэн болсон. За Ховд аймгийн хувьд 112 ажил төлөвлөөд зарлахаас яг хугацаанд зарласан өнөөдрийн байдлаар яг одоо цахим систем дээр төлөвлөгөөнийхөө дагуу сангийн ямаар батлуулсан төлөвлөгөөнийхөө дагуу зарласан 5 ажил байна. За 1-ээс 7 хоногийн хоцрогдолтой 4 ажил. 7-оос 14 хоногийн хоцрогдолтой 7 ажил. За 14 буюу түүнээс дэш хоногийн хоцрогдолтой бусад ажил нь үлдсэн байгаа байхгүй. За үүнтэй холбоотой ер нь бол 5 сарын 31-ний дотор үр дүн гаргах тал дээр манай байгууллага нэгжийн хувьд бол удаа хугацаанд худалдаа авах ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу зарлаач. Манай халан бичиг өвчөөсөн байгаа. Одоо бид 4 сарын 11-нд аймгийн засаг даргын тамирын газарт худалдаа авах ажиллагааны 25 оны гүйцэтгэл 33% на 34 төсөл арга хэмжээ цахим системээр зарласан байна. Энэ одоо нийт ажлын маань үр дүн гарах нь төсвийн хэмнэлтийн хуулиар татагдах магадaltaй байна шүү гэдээ анхааруулга өчгийг бид нар өөрсдөө нэгжийн хувьд байгууллагын зүгээс бол удаа өчсөн. За бүх хүчиг баримттай би бол ер нь арга зүйн зөвлөгөөг бол нэлээд сайн манай байгууллага өгсөн. За үр дүн гарахгүй байгаа ажлууд дээр бас нэг тал нь бол ер нь 2 сар 3 сард бол ямар ч компаниуд ер нь тендерт оролцохгүй үр дүн гараагүй ажлууд бас нэлээд хэд байгаа. Яагаад тэгэхээр нөгөө тухайн жилийн санхүүгийн тайлал нь 2 сарын 15-наас 20-ны хооронд баталгааждаг учраас компаниуд ер нь бол тендерт оролцдог гэсэн. Тэрнтэй холбоотой удаашралтай тал бол бас гарсан. Дээрэс нь ер нь бол татварын өртөө компаниуд одоо сүүлийн үед бол маш их тендерт оролцож байна. Татварын өртөө компаниг хэрвээ тендер сонгон шалгаруулах юм бол тухайн төрийн албаагч авилгатай тэмцэх газар юм ашиг сонирхлын үүднээс шалгах магадлал маш өндөртөө. Эрхүүргийнхээ хувьд бол бид нар ямар нэгэн өр ширгүү үнэхээр тэр тухайн хөрөнгө оруулалтын төлбөртэй ажлыг хийх боломжтой тийм компанийг шалгаруулна. За үнэлгээний ороог аймгийн засаг даргын тамирын газрын дарга буюу захиалагч үнэлгээний ороог байгуулдаг. Үнэлгээний хороо байгуулахдаа тухайн үнэлгээний хороо маань тэр тухайн ажил дээр иргэний төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн төлөөлөл гэсэн 5 үнэлгээний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо гарч байгаа шүү дээ. За тухайн тендертэй холбоотой үнэлгээнд бол хараат бусаар шийдвэр гарах хэрэгтэй үнэлгээний хороо. Ямар нэгэн дарга нөлөөлөх боломжгүй. За энэ хөрөнгө оруулалтын ажил татагдах гээд байна. Энэ ажлыг шалгаруулад өгөөч гэж бид нар хэлэх хэрэгцүү байхгүй. Үнэлгээний хороог ер нь худалдаа авах ажиллагааны газраас хуралдуулах юм боломжтой юу? Шахаж шаардах боломжтой юу? За ер нь бол шахаж шаардах. Үнэлгээний хорооны нарийн бичиг бол яг ажлынхаа чиг үүргийн хувьд бол үнэлгээний хороог хуралдуулна. Үнэлгээний хорооныхаа мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөөг нь үр дүнг нь гаргах боломжтой. Гэхдээ яг үнэлгээний хорооны зөвхөн нарийн бичгээс шалтгаалаад үнэлгээний хороо хуралдахгүй утсан асуудал бол байхгүй. Тийм асуудал яагаад байх боломжгүй. Яг тэр үнэлгээний хороонд захиалагчаас ирж байгаа үнэлгээний хороонд ажиллаж байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бол эрхүүргийнхээ хүрээнд иргэн хүнийхээ хувьд тухайн аймагт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажилд нэгэн үнэлгээний хороонд орсон бол ирээл оролцоод үр дүнгээ гаргах л ёстой. Энэ хугацаанд ер нь үнэлгээний хорооны хурал одоо цуцлагдсан гэрч бүрдээгүй тохиолдлууд хэдэн удаа бүртгэгдсэн байдаг юм? За яг одоо бол наривчлаад би гаргаж байна. Ер нь бол нэг хэд хэдэн 10-аад үнэлгээний хороонд бол яг үнэлгээний хорооны дарга гадаад руу томилтоор явцсан гэсэн асуудлууд бол байгаа. Ер нь хөдөө орон нутгийн явдаг ч юм уу тийм үнэлгээний хорооны гишүүн
эрс бүрдээгүй гэдэг асуудал бол хэд хэд гарсан. Тухайн үед нь үнэлгээний хорооны гишүүн ингээд ажиллах боломжгүй байна. Захиалагчийн зүгээс бол бас удаа дараа шаардлагыг бол хэлж ирсэн. Танаа байгуулагдж байгаа үнэлгээний хорооныхоо гишүүдтэй яг одоо энэ үнэлгээний хорооны дууцсан үед нь байх боломжтой юу, боломжгүй юу гэдэг тал дээр нь хүмүүсээс судалгаа аваач. Энэ үнэлгээний хороонд орсон хүмүүс ба үнэлгээний хорооно хуралдаа ирэхгүй байна. Удаашралтай байна гэдгийг бас хэлжээсэн. Үнэлгээний хороо цаг хугацаанд хуралдаж шийдвэрээ гаргаагүйгээс болоод орон нутгийн өнөөдөр төсөв бас татагдах эрсдэлд нөлөөлж ийн гэж би бол хувьдаа ойлгож байна л да. Тэгэхээр энэ хариуцлагыг нь хүнд тохох ёстой. Танай худлаа авах ажиллагаа юм уу? Үнэлгээний хороо хариуцлага хүлээх үү? За энэ дээр бол үнэлгээний хороонд орсон, үнэлгээний хороо ахалсан, үнэлгээний хороонд гишүүнээс орсон хүмүүстэй л хариуцлага тооцсон. Чиг үүргийн хувьд бол манайх удаа дараа хуралдах гэж дуудсан одоо бүх одоо материалаа баримтжуулсан байж байгаа. Тийм. 10 удаагийн хурал хойшлогдсон гэсэн үг үү? Хойшлогдсон. 112 ажил Ховд аймагт хийгдэх ёстой байснаас зөвхөн 5 ажил л хуулийн хугацаанд хийгдэхээр болсон байна шүү дээ. Тендерийн зарлагдаад. Тэр зүгээр төлөвлөгөөний яг нөгөө төлөвлөсөн төлөвлөгөөний дагав шүү. Түүнээс хойш яг 6 сарын 2-ны дотор болвол 43 хөрөнгө төсөл хөтөлбөрийн ажил бол үр дүнгээ өгсөн гэсэн. За. Тийм. Тэгэхээр тэр бол хэрэгжээ явна л гэсэн. Тэгээ 112-оос 5 гэхлээр чи үлдсэн ажил нь яасан бэ? Бусад ажлууд нь ер нь бол хугацаа хойшлогдож хийгцээ л гэсэн үг. Хугацаа хойшлогдож хийгцээ. Юу шүү. Зөвхөн жилийн хугацаанд 5 гэж ойлгож болохгүй. Яг одоо энэ төсвийн ерөнхийлөгчийн зарагчийн батлсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөнийхөө хугацаанд 5 ажил хийгдсэн. Бусд нь бол хугацаа хооцорч хийгдсэн. Яг төрийн хэмнэлтийн тухай хуульд 5 сарын 31 гэж байгаа боловч одоо яг 31 ч өөрөө хагас өдөр байсан. 6 сарын 2-ны дотор гэж үзнэ хуулийн хугацаагаараа. 6 сарын 2-ны дотор бол 43 төсөл хөтөлбөрийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бол үр дүн гарсан гэж үзнэ. За хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаас 12 төгрөгийн хөрөнгө оруулалтад үр дүнтэй гэж та сууж байгаа юм. 37.4 тэрбум орон нутгийн хөрөнгө оруулалт. Улсын засгийн 5.5 тэрбум гэсэн үг. Гэхдээ энэ дүн бол одоо бас өсөх магадлалтай ганц 2 ажил бол яг нөгөө сангийн амд гомдол гарсан, хуулийн хугацаанд гомдол гарсан ажил дээр бол хуулийн хугацаанд шийдвэр гарсан гэж бас үзэх боломжтой. Яг эрсдэлд орсон хичнээн төгрөг байна одоо татагтаад явчихаар бас дотоод судалгаа та нарт тооцоо байгаа л байна. За ер нь бол нэг 21 төсөл хөтөлбөрийн ажил байна. 10.6. 10.6. Энэ магадлалтай. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол яг татагдлаа гэсэн тийм татсан хөрөнгө оруулалтын шийдвэр бол ирэг байна. Хуулийн хугацаанд энэ хөрөнгө оруулалт одоо зарлагдаж яваагүй гол шалтгаан нь юу вэ? За гол шалтгаан нь бол захиалагчаас ажлын даалгавар, зураг төсөв, хугацаа хоцорж ирсэнтэй холбоотой. 5 сарын 9-ний өдөр гэхэд манай 26 тендер зарласан. Шөнийн 12 цаг хүртэл сууж манай ажилчид зарласан. Нээлттэй тендер шалгаруулалтын эцсийн хугацаа буюу 15 хоногоор зарлахад 9-нд зарлж байгаа ажил маань 5 сарын 29-30-ны гэсэн өдрүүдэд бид нар 26 тендерийн одоо үнэлгээ хийх шаардлага гарсан. Энэ бол төрийн албаагт бас хүндрэлтэй. Захиалагчаас ирүүлж байгаа ажил маань хугацаанд ирээгүйгээс шалтгаалж энэ жилийн ажил ийм хоцрогдолтой гарсан. Захиалагч гэхлээр аймгийн засаг дарга. Аймгийн засаг даргын намын газар. Цаана хөгжлийн бодлого төлөвлөлтийн хилцс бас орно. Яагаад гэвэл тухайн жилд батлагдж байгаа одоо Ховд аймагт хэрэгжчихээр энэ батлагдж байгаа хөрөнгө оруулалт маань зураг төсөвтэй байж энэ ажил иргэдийн урлаараа батлагдах ёстой. Ер нь бол ирмэлэгдсэн ажил маань яг үр дүнтэй ирмэлэгдсэн үү, үр дүнтэй энэ зураг төсөвтэй ажил батлагдсан уу гэдэг яг энэ их усүрээс энэ ажлын одоо үр дүн гарна. Тэгэхээр зураг төсөвгүй ажлыг иргэдийн урлаар баталсан гэж ойлгож болох юм уу? За тэрийг хөгжлийн бодлогын хилцээс л асан. Би бол тэрийг бол мэдэхгүй.